За хамтдаа Гэтлэл номны 8, 9, 10 дугаар бүлгийг бол уншчихлаа. За тэгээд 8, 9, 10 дугаар бүлэг дээр бол Мэлхийн гамшиг, Шмуулийн гамшиг, Ялааны гамшиг. За тэгээд нөгөө тахлын гамшиг, яр хатигны гамшиг. За тэгээ мөндөрний гамшиг гэдэг. За тэгээд царцаан гамшиг, тийм ээ. Түнэр харанхуун гамшиг гэдэг. Эдгээр гамшигуудыг Египтийн газар нутагт Бурхан буулгаж байна. 10 гамшиг болгосон байдаг те. За тэгээ хамгийн сүүлийн гамшиг нь бол ууган хүү нас барах гамшиг байсан. За тэгээд эдгээр гамшигуудыг уншиж байгаад ерөнхийдөө надад юу гэж санагдаж байна гэхлээрээ баг багаар энэ бүх гамшигуд Бурханы хийж байгаа ажил юм байна гэдгийг баг багаар Египтийн ард түмэнж ойлгож эхэлж байгаа дүр зураг харагдана. Бас Израилийн ард түмэнч бас ойлгож байгаа дүр зураг бас харагддаг. За тэгэхээр энэ жишээлбэл харъя л да. Гэтлэл номны 8-ийн 19 дээрээс харах юм бол Илвчид бүгд Египтийн хаанд хандаж хэлэхдээ энэ бол ямар нэгэн Бурханы хийсэн үйл хэрэг ажээ гэсэн боловч мөнхийн эзний хэлсэн ясаар хааны сэтгэл хатуу хിവэр байсан учраас хэнийхэн ч үгийг ойшоосонгүй. За тэгэхээр Египт хүмүүс хаанд юу гэж хэлж байна вэ гэхээр энэ бол ямар нэгэн Бурханы хийсэн үйл хэрэг байна гэж. Мэлхийн гамшиг, Шмуулийн гамшиг болсны дараа бол энэ бол яалтчгүй нэг ямар нэгэн Бурханы хийж байгаа ажил байна. Байгалийн гамшиг бол биш байна. Санамсаргүй зүйл бол биш байна гэж бодож эхэлдэг. За тэгээд тэрний дараа мөндөр буунаа мөндөр буунаа гэдэг үгийг Мойсе та биднийг явуулахгүй бол энэ Египтийн газар нутагт маш хүчтэй мөндөр буунаа гэж хэлэх үед Египт хүмүүс юу хийсэн бэ гэхээр 20 дээрээс харах юм бол мөнхийн эзний энэ үгнээс имээсэн зарим ноёд түшмэнд нь зарц боолууд болон мал сүргээ шалавхан дотогш оруулж. Харин мөнхийн эзний үгийг үл ойшоосон нэг нь зарц боолууд болон мал сүргээ бүгдийг нь гадаа үлдээв. Ингээд юу вэ гэхээр баг багаар Египтийн ард түмэн энэ гамшигыг яалтчгүй энэ еврейчүүдийн итгэдэг мөнхийн эзэн гэж яриад байгаа энэ Бурхан нь буулгаад байгаа юм байна гэдэгт итгэж эхэлнэ. Тэгснээрээ мөндөр буухаас өмнө өөрсдийнхөө мал сүргийг дотогш нь мөндрөөс хамгаалаад дотогш нь оруулж байгаа ийм үйл явдал болдог. Гэхдээ мэдээж зарим нь бол Бурханы үгийг үл ойшоож мал сүргээ бол гаднаа нь үлдээснээс болоод мөндөрт цохиулаад алдаж байгаа тухай бол бас гарна. Гэхдээ ямар тач энэхүү гамшиг, энэхүү үйл явдлаар дамжуулаад Египтийн ард түмэн бол еврейчүүдийн итгэдэг Бурхан бол эзэн юм байна гэдгийг баг багаар ойлгож байгаа дүр төрхийг эндээс харж байна. За тэгэхээр Библийг бичиж үлдээсэн зорилго ч гэсэн Библиэлд гарч байгаа Бурхан бол цорын ганц үнэн Бурхан юм гэдгийг ойлгуулах зорилготой. Яг л үүнтэй ижилхэн Египтийн газар нутагт буулгаж байгаа энэ гамшиг, энэ үйл явдлууд бол мөн еврейчүүдийн итгэдэг энэ Бурхан бол жинхэнэ Бурхан юм гэдгийг Египт
Египтчүүдэд ойлгуулад зогсохгүй мөн Израилийн ард түмэнд өөрсөд нь ойлгуулах маш том зорилго байсан гэдэгт бол итгэлтэй байна. Яагаад вэ гэхээр Египтчүүдийн мал сүрэг мөндөр цохилж байхад Израилийн мал сүрэг зүгээр үлдчих байх жишээтэй. Тийм ээ. Египтчүүдийн мал сүрэг тахалд баригдаж байхад Израильчүүдийн мал сүрэг зүгээр үлдчих байх жишээтэй. Ерөөсөө Египтчүүдийн газар нутагт мэлхий, шумуул, ялаа, батхан шавж байхад Израильчүүдийн амьдарч байсан газар нутаг хэвийн байх жишээтэй. Ингэж бурхан өөрийн ард түмэн болон Египтийн ард түмэн хоёрыг ялгадаг, тусгаарладаг. Энэ үйл явдлаар дамжуулан Египтийн ард түмэн эзнийг баг багаар ойлгоод эхэлж байсантай адилхан Израилийн ард түмэн ч гэсэн баг багаар Бурхныг ойлгож эхэлж байсан гэдэгт бол итгэлтэй байна. За бид нар ч гэсэн Библийг уншиж байгаа зорилго яг ийм зорилготой гэж би хувьдаа боддог. Библийг унших тусам баг багаар Библиэл дээр гарч байгаа эзэн бурхан тийм ээ ямар бурхан бэ гэдгийг тийм ээ бид нар ойлгох нь энэ Библийг уншиж байгаа зорилго юм аа гэж одоо дотроо бодож байна. За Гитлэл номны 8, 9, 10 дугаар бүлэг. За 9-ийн төгсгөлд Мойсе ингэж хэлдэг. 29 дээр би энэ хотоос гарангуудаа мөнхийн эзэн рүү гараа сунган гуйхад аянга цахилгаан зогсож мөндөр бороо орхоо болно. Тэгэхэд энэ дэлхий мөнхийн эзнийх болохыг та бүхэн ойлгоцгоо. Харин та өөрөө болон таны ноёд түшмэд мөнхийн эзэн ертөнцийн эзнээс хараахан имэж сураагүй болохыг би мэднэ шүү гэжээ. Тэ. Тэгэхээр тийм ээ мэрэгэн ухааны эхлэл бол эзнээс эмэх гэсэн үг сургаал төгссөн номон дээр байдаг. Тэгэхээр Мойсе бас ингэж хэлсэн. Тийм ээ. Тэгэхэд энэ дэлхий мөнхийн эзнийх болохыг та бүхэн ойлгоно. За энэ ертөнц хэнийх вэ гэхээр Бурханых юм аа. Харин та өөрөө болон танай ноёд түшмэд мөнхийн эзэн ертөнцийн эзнээс хараахан имэж сураагүй болохыг тийм ээ бидний сурах ёстой зүйл юу вэ гэхээр мөнхийн эзэн ба ертөнцийн эзнээс имээхийг одоо сурах ёстой. Бид нар хүүхэд байхдаа ээж ааваасаа эмээхийг сурдаг. Багш сургууль хүмүүжүүлэгчээсээ эмээхийг сурдаг шүү дээ. Тийм учраас ээж аваагаа байх үед бид нар тийм ээ хэлэх, ярих үгээ цэгнэж, бие авч явах байдлаа цэгнэж, тийм ээ бид нар анхаарал болгоомжтой байдаг. Ямар нэгэн алдаа гарах вэ гэж. Энэ бол тэднээс айсандаа биш. Одоо тэд нарыг хүндэлсэндээ бид нар эмээж байгаа юм. Яг л үүнтэй ижилхэн түүний дараа бид нар Бурханаас эмээхийг одоо сурах ёстой байдаг. Бурханаас эмээх юм бол тийм ээ мэрэгэн ухааныхаа эхлэлийг тавилаа гэж одоо Библи үздэг. За гэтэл харамсалтай нь манай Египтийн ард түмэн бол эзнээс эмээхийг бол хараахан сураагүй гэж одоо Мойсе дүгнэж хэлсэн. За тийм ч учраас 10 гамшигыг буутал Египтийн ард түмэн бол цаашаа явсан байдаг. За өнөөдөр 8, 9, 10 дугаар бүлгийг уншлаа. За өдөр бүр Библи унших дасгалыг бид нэр хийж байна. Хэдийгээр амаргүй ч гэсэн бидний итгэлийн амьдралд хэрэгтэй учраас битгий зогсоогоорой гэж одоо хүсэж байна. За баяртай сайхан амраарай.